Хүмүүс нөгөө нэг нуруугаа ингээд юм үргчээр, чанга үргчээр ингээд угаад байдаг шүү дээ. Тэр чинь нэгдүгээр батхыг улам ингээд ихсгээд идэг, улам өвсүүлээд идэг. За нурууны батхан нүүрэн дээр гардаг батхтай адилхан арсны тосны булчирхаа өрөвсөл. За ялангуяа нурууны хэсэгт байрладаг тосны булчирхаа нь илүү том, илүү их хэмжээтэй байдаг болохоор нүүрнээс ялгаагүй адилхан олон том хэмжээний батхнууд гарах нь түгээмэл байдаг. За тэгээд өөр асны хийгээд онцлогуд байдгаас гадна ялангуяа нэг спортоор хичээлдэг ч юм уу хит их хөлсөө ялаа оруулах хөдөлгөөнүүд хийдэг хүмүүст нуруунд дээр батга гарах нь илүү түгээмэл. Тэгээд энийг илүү эмчлэх ч юм уу урьдчилан сэргийлэх нь болохоор яг л батганы эмчилгээ бол урьдчилан сэргийлэх нь адилхан байдаг байгаа. Өөр шалтгаануудад бол мэдээж хоол хүнснээс шалтгаалж болох нь чихэрлэг зүйлс ч юм уу тосны булчирхайг идэвхжүүлдэг зүйлсүүд байж болно. Дээрээс нь стресс бас нөлөөлдөг. Стрессээс болоод кортизол гэх стрессийн даавар ялгарснаар тосны булчирхайг идэвхжүүлдэг. Ингээд нуруунд дээр бас батга гарч болно. За тэгээд өсвөр насны үед бас даавар өөрчлөгдөхөөр гарч болно. Ер нь бол нүүрэн дээр гардаг шиг адилхан шалтгаанууд нөлөөлдөг. Хамгийн гол нь тухайн батганы хөнгөн дунд хүнд зэргээс нь шалтгаалуулаад тэр нь цааш илүү сорив үүсэх үгүй юу гэдгийг нөлөөлдөг. За ер нь хүндөвтрээс хүнд зэргийн батганууд байх юм бол нуруунд дээр хөвчлэн сорив үүсдэг. Батганы дараах сорив, батганы дараах хэдэн өсөөжилтүүд их үүсдэг. Дээрээс нь хүмүүс нөгөө нэг нуруугаа ингээд юм үргчээр, чанга үргчээр ингээд угаад байдаг шүү дээ. Тэр чинь нэгдүгээр батхыг улам ингээд ихсгээд идэг, улам өвсүүлээд идэг. Дээрээс нь тэр чинь батханы ер нь бол ямар нэгэн байдлаар батг бол арсыг гэмтэж байгаа гэсэн. Тэрнээс шалтгаалаад бас сорив өсөх магадaltaй байна. Зориултын батганы эсрэг үйлчлэгээтэй угаагчаар өдөр бүр угаах хэрэгтэй. Гол нь тийм хүчтэй үрдэг угаагчаар биш, зөвхөн гараараа эсвэл зөөлөн угаагчаар тогтмол өдөр бүр угаах хэрэгтэй байдаг.